яагаад энэ ажлыг хий гэж бодсон юм бэ? Энэ одоо яг ямар зүйлээс санаа гарч ирв? Тий яг миний хувьд бол одоо яг миний үнцэн ажил бол одоо тий ашуусын багш. Би яг нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн л дээ. Тэгээ тэр дундаа бол эмнэлэгт нийгмийн ажилтныг одоо Монголд бол эмнэлгийн нийгмийн ажил гэдэг зүйл бол би болоод ингээ бараг 10 хэдэн жил болж байна тий бараг 20 жилийг үзэх гэж байна. Яагаад энэ хийж байгаа гэхээр нийгмийн ажил гэдэг мэргэжил өөрөө энгийнээр хэлэх юм бол нийгмийн одоо эмч гэх юм уу да тий янз бүрийн асуудалтай хүмүүсийг одоо боломжийг олж харахад тусалдаг юм мэргэжил байхгүй. Би өөрөө бас их тийм нэлээ олон юмны одоо зовлон бэрхшээл гэдэг юм үзэж туулсан хүн л дээ. Одоо юу гэдэг хөлөө тайруулсан байна тий хор тавдраараа өвдсөн тэр үед одоо надад ямар хүмүүс тусалж ирсэн бэ гэхээр өнөөдрийн нийгмийн ажилтан гэдэг хүний үүрийг одоо эмч зөвлөгч нар одоо үүргийг биелүүлээд надад тусалж байсан. Эсвэл одоо ослын одоо хохирогч болсон ч гэдэг юм уу. Ерхэд яг өөрийнхөө амун одоо бас ядуу тий хүнд хэцүү амьдралтай айлын тийм охин байсан. Тэр үеүүдэд бол ер нь дандаа аз завшаа нарч гэдэг юм нэг тийм боломжийн хаалгуудыг хин нэг хүн надад нээж өгчээсэн. Тэгэхээр тэр зүйлүүд байгааг байсан бол өнөөдөр би бас энэ ажлыг хийхгүй байх байсан тий энэ сургуулиудад сурахгүй байх байсан. Тэгэхээр тэр хувь хүний одоо миний тэр зүйлээс ийшээ хөтөлсөн баг гэж бодоод байгаа. Ер нь аль бид нар хин нэгэнд өөрт байгаа боломжийг бас хуваалцах хэрэгтэй. Одоо хаалгыг нээж өгөх хэрэгтэй гэдэг зарчим. Тэгээ тэр утгаараа ч юм уу тэр нийгмийн ажилтан гэдэг мэргэжлээ сурсан юм шүү. Төгсөөд тий. Тэгээд ерөөдөө бол бид нар хүний амьдралд туслана гэдэг чинь болохоор тэр тусалж байгаа хүнээр өөрийгөө гоёх явдал биш байхгүй юу? Хүний амьдралд туслана гэдэг чинь хүний амьдралд үнэхээр өөрчлөлт гаргахад нь туслаад дараа нь чи өөрөө ингээд яваад төгсөн ч гэсэн тэр хүний амьдралд гарсан өөрчлөлт үлдчихэж байгаа хэвээр. Тийм тусыг шинжлэх ухаанч байдлаар үр өгөөчтөөр хийхийг бол бас нийгмийн ажил гэдэг юм л да. Тэр утгаараа энэ тэтгэлгийн одоо санаа нь бол надад маш их таалагдсан. 4 жил сурна гэдэг чинь дундаас нь орхихгүй тий. Одоо жишээл зарим хүмүүс бол 1 жил тэтгэлэг авлаа дараа жил яах вэ гэдэг ингээд асуудал байна. Гэтэл энэ бол 4 жил бол ингээд бүтэн тэр хүүхдээ аваад явна. Тэтгэлэг өгчөөд орхихгүй давхар энэ дээр бас нөгөө хүүхдүүдээ янз бүрийн сургалтанд хамруулан нийгмийн ажилд хамруулад ингээд хөгжүүлээд явах байхгүй. Тэгэхээр энэ бол нэг юм тийм цогц хөөрхөн хөтөлбөр. Тэгэхээр энэ утга агуулгын хувьд бол энэ бол аюус надад маш их таалагдсан учраас би энийг бас хийж байгаа.